Монголынхаа байна. За их удаан хугацааны дараа ээлжид нэг влог орхоно. За юуны талаар вэ гэхээр гэр бүлээр болон найзуудтайгаа бид нэг 2 шөнө 3 өдрийн бараг юм уу 5 дахад яваад тагс сайн дээрх, бүтэн сайн дээрх сэлэнгийн аялал хийсэн байгаа. Ерөөдөө нэг амар их бичлэг хийгээгүй. Тэгтээ хөөрхөн жижигэн бичлэгүүд хийсэн байгаа. Тэрийгээ хийчээ зөндөө удаан байж байгаа. Ерөөсөө цаг зав гарахгүй. Тэгээд эдитлж чадахгүй байж байгаа. Нэг эдитлээд хийсэн. За мөн дээрээс нь энэ интро бичлэгийг бас хийх гэж бүр амар их бодлоо. Тэгж байгаа л нэг юм хийлээ. Таад маань бас бичлэгээ үзээд төрсөн сэглээ бичээрэй. Сэлэнг явлаа. Асчгүй. Юу гэр Вагоноор явж байгаа. ногоо вагоноор явах. Ингээд. Баяна та нарт. Сэлэнгэд ирсэн. Өглөө ирсэн мантайс болохоор бороо ороод мантайс болохоор юм хийдэггүй. Бид тэр байшин орсон. Эм хөрхөө байл. Арс наашаа нэг хэсэг тасарсан байгаа биз. Яг энэ уусуудын дээдлэр. Тэг шингэх. Яг тэрний наан. Оферхан. Тэг аваад яг тэр ийм байна. 365 дур багна. Тий. Би зураг дараалсан байгаа. Наач авахгүй одоо наад вагон чи нэг хойшоо гаргалаа шүү дээ. Зөвлөг хүлээгээд байгаа. Хоёр бичлэг хийчихээ. Тэрийг чамд ийм юм уу байхгүй арай гоё байхаар байж тээ. За бүгд энэ. Та хамгийн гоё хэсгийг харуулнаа. Өндөр дээрээс гоё. Одоохон миний. Nice. Цэвтэрийн зургийг Нойрын зургийг авъя. За. Nice. Өнөөдөр 3 штэ сэлэнг яваад чи дээр 3 штэ хүмүүс хаашаа явсан. Мэдгүй. Хаашаа яснаа чиглэг үү? За, энийхүү 1 minute 37 seconds later. зүг чигээ бас яаж олох. За ерөөдөө сэлэнг ясан сэтгэл гэвэл маш гоё эсэн. Вагоноор яваад автобусаар ирсэн. Тэг хүүхдтэй болохоор бидэнд илүү амар байсан л да вагоноор яваад яг уу их үгээ санаа зовхгүйгээр нэг бэрхшээл нь юу исэн бэ гэхээр очоод жоох юм үзье гэхээр болохгүй байгаадсан. Заавал машинтай энтер явах хэрэгтэй байсан болохоор тэрэн дээр жоох хэцүүсэн.
Тэрнээс биш илүү амар л байсан л та. Тэгээ би тэд нөгөө жоохон бороотой татсан ч онцгүй байсан. Айгүйх ман татаад дээрээс нь үзэх газрууд маань бороотой учраас явж чадахгүй жоохон тийм хөвгшөлтэйсэн. Бас дээрээс нь айгүй их шумуултай мөлий нэрээ үнэнгээсээ. Тэгээ хүүхдээ хазуулчихвээ гэдэг айгүй хэцүүсэн. Бусдаар ал гайгүй. Ер нь айгүй гоё аялал болсон. Богинохон тэгтээ айгүй хөөхөө яваад ирчихсэн. Дараа нь явбал бас цаг агаараа илүү сайн хараад тэгээ хөтөлбөрөө илүү сайн гаргачих юм бол бүр илүү гоё явах хаа. Тэгээд гоё сэтгэлээ комент хариултаагаарай.